Үндэсний статистикийн хороо 7 дахь удаага Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн аж ахуйн нэгжийн нэгдсэн тоолгыг эхлүүлж байна. Энэхүү тоолгыг хийснээр цар тахлын 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа нь зогссон болон хэвэн явагдаж байгаа хичнээн аж ахуйн нэгж хувь хүн байгааг тогтоох юм а. Тоолгыг аль болохоор хамралт өндөртэй буюу одоо аж ахуйн нэгж хуваарь хөдөлмөр эрхлэгчдийг уриалж оролцуулах шаардлага байгаа. За энэ маань нэгдүгээр статистикийн зүгээс одоо биднэрт хэрэгтэй тоо гарахаас гадна тухайн салбарын одоо аж ахуйн нэгжүүд маань тухайн салбартаа хаана бид нэр ямар хэмжээнд явж байна, борлуулалтын хэмжээгээр бид нэр салбартаа ямар явж байна, ажиллах хүчний хэмжээгээр хэдд явж байна, за ашигын маржны хэмжээгээр хэдд явж байна гэх мэт тооруудаа харах боломжтой болох. За дээрэс нь хамгийн гол нь төрөөс одоо явуулах бодлогуудын одоо суурь тоо эндээс гарах болохоор бид нар аль болохоор энэ тооллогт хамрагдахыг бод уриалах одоо шаардлага гарч байгаа. За энэ ч утгаараа одоо баялаг бүтээгчдийг дэмжих холбоо буюу одоо 100 гаруй мянган гишүүнчлэлтэй энэ холбоотой бид нар хамтарч ажиллахыг зорж байгаа. За энэ холбоогоор дамжуулж одоо энэ Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа баялаг бүтээгчдийг бас энэ тооллого судалгаанд хамрагдаасай гэж хүсэж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 100 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй. Өөрөөр хэлбэл бичил жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийн эрхлэгчид холбоонд бүртгэлтэй байдаг. Холбооны зүгээс 2020-с 2021 онд жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийн эрхлэгчид болон хувь хүнийг хамруулсан судалгаа хийжээ. Одоо манай баялаг бүтээгч дэмжих хол байгууллагаас хойших 6 жилийн хугацаанд бол статистикийн төв газартай албан ёсны ингэж уулз тэгээд албан ёсоор ингэж хамтарч ажиллаж байгаа нь бол анхны тохиолдол. Тийм учраас бид хэд одоо манай баялаг бүтээгч дэмжих холбоо жиг дунд үйлдвэр үйлчлэгийн эрхлэгчийн эрх ашигын төдөө ажиллаж байгаа бол мэдээж статистикийн төв газартай бас нэлээд ойрхон ажиллах ёстой. Бодиттой тоон дээр ярих ёстой, бодиттой судалгаан дээр ярих ёстой тий. Тэгэхээр энэ удаагийн тоолго нь бол тоолгоос гадна гол үр дүн нь судалгаа. Давхар судалгаа явагдаад эхлээд тооллого сар яваад дуусна. Цааш нь үргэлжлээд 2-3 сарын дараа нэгдсэн судалгааны дүнг одоо засгийн газар эсэсэн зөв хороо бол албан ёсоор танилцуулах нэ. Энэ нь бол бидний сонирхлыг их татж байна. Манай улсад бүртгэлтэй хуваарай бизнес эрхэлдэг 230 мянган иргэн байдаг. Аж ахуйн нэгжийн хувьд 215 мянга. Үнийг нэгтгэхвэл 400 мянга гаруй бичил жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийн эрхлэгч байдаг байна.